Hi guys, 25 оны хамгийн сүүлийн бүтэн сар гарсан байна. Ихрийн ордонд гарсан байна. За тэгээ би та хэд өнөөдөр энэ бүтэн сарны энергийг өөртөө ашигтайгаар яаж одоо ашиглаж болох вэ? Тэ энергийн цэвэрлэгээ ч юм уу богинохон видео оруулаад хэлж өгье гэж бодсон. 25 он бол одоо 225 буюу spiritually энергийн хувьд 9-5 оны могож лсэн. За энэ нь болохоор end of lessonтэй ингээд 9 гээд дуусч байгаа шүү дээ. Тийм гот одоо хэцүү бүх зүйл одоо 25 он таны амьдрал тохиолдсон бүх үйл явдлыг одоо ажилласаа гарсан бол ч юм уу ямар нэгэн хүн алдсан бол хүнээс салсан бол ч юм уу тэгээд 25 он таны сэтгэл санаанд амьдралд чинь томоор нөлөөлсөн одоо хэцүү санагдсан тэр бүх зүйл чинь таны үзэгдэл одоо бүтлгүүтлээс юусоо болоогүй угаасаа болох ёстой юм байсан. Энийг одоо universe юу таны амьдралд одоо ирээдүйд чинь танд ингээд сайн сайхнаар нөлөөлөхгүй угаасаа таны амьдралаас гарах ёстой явах ёстой байсан болохоор энэ үйл явдлууд болсон гэж юу нь бол ойлгож байна. Энэ ихрийн ордонд гарч байгаа бүтэн сарчин бол mental reset буюу тархилагаа зэгцлэх, тэгээ одоо overthinking байд юм уу, юу байдгийг одоо эргэлзээ идэр байсан бол тэр болгоныгоо гаргаж тавьж явал 25 онтой ингээд үлдээхтэй тийм утгатай тим энергитэй гэсэн. За тэгэхээр одоо та таасан дээр 3-аас 4, 5 хэдэн ч үеийн тэ одоо амьдралаасаа дотроосоо явуулмаар байгаа тэ энергийн хувьд ч юм уу бодол санааны хувьд одоо юу гэдэг habit гэж болно, pattern гэж болно, хүн байж болно тэ юу release юмээр энэ тэрийг цаасан дээр бичих хэрэгтэй. Жингээ асмаар гэдэг юм уу? Юу ч хийж болно тэ ажилласаа гармаар байгаа юм уу? Таны амьдрал хэнийг нь сөргөнөлөө, таны энергийг сороод байна юу энэ одоо бүх юм цаасан дээр бичиж гаргах хэрэгтэй. За тэгээ дараагийн нь болохоор манифест юусээ хийж болохгүй. Манифест биш одоо интеншн тавих одоо зорилго тавих хэрэгтэй гэсэн үг байхгүй одоо амьдралдаа ямар энерги дуудаж ин би гоё машинтай олмоор юм гэдэг юм биш 50 баймаар байна уу тий азаргалтай баймаар байна уу одоо эерэг энерги дуудаж ин 50 энерги дуудаж ин гэдэг юм уу тэр болгоныхаа интеншнийг тавих хэрэгтэй. За миний хувьд болохоор тайван байдал буюу I'm welcome in peace тэ миний өөрийн дотоод сэтгэл санаа emotional байдал тэр болгонтэй line хийгдсэн connection одоо харилцаа юу гэдэг нь тэ одоо гоё энерги юмнуудыг дуудаж ийн гэдэг утгаар одоо цаасан дээр бичсэн байгаа. За тэгэхээр 3-аас 4 юм релиз хийж байгаа юм 3-аас 4 одоо intentionтэй юмар зориг санаа бодол 26 онд дуудаж байгаа нь тэрийг бичих хэрэгтэй. За тэгээд бүтэн сарны энерги ер нь бол 7 хоног жонгоо үргэлжилдэг. Тийм болохоор одоо сарны moon water хийгээ тавиарай. За миний хувьд болохоор ийм сарны ус хийгээ тавьсан. Оройн charge хийгээд маргаашнаас нь ахуулаад одоо чулуун байдаг бол кристаллуудаа цэнгэлж болно, charge хийж болно, гар мараа угааж болно. Тэгээ ер нь бол intention setting маягаар ашиглаж болно гэсэн. За тэгээд цонхон дээр ч юм уу харагдах байдлаа танд хэрвээ кристалл тэ чулуун молнууд аваад тэрийг тавиад тарот мэрэгдэр аваад тэрийг тавьж бүтэн сарны энергиэр цэнэглээрээ энерги чинь улам дэвшлэн гэсэн утгатай. За тэгээд өрөөгөө ч юм уу тэг гэрээ гоё жоохон цэвэрлээд одоо эмэг цэгцтэй байх хэрэгтэй гэсэн үг. Ягаад гэвэл шинэ энерги одоо дээд энергийн эмэг амьдралаа дутаж оруулж ирж байгаа учраас цэвэрлэгээ хэрэгтэй. Skin care ч хийх юм уу тэг гоё усан дараа маск тавиад хэвтдэг ч юм уу юу гэдгийг ингээд өөрийгөө гол тайван байлгах хэрэгтэй. За тэгээд одоо ихрийн ордны бүтэн сар маань тэр чигээр mental reset буюу бодол санаатай холбоотой учраас at least 5 минут ч юм уу одоо бясалгал хийхдээ ямар ч утас ямар ч сатаа байхгүйгээр өөрөө өөртөөгөө 5 минут дуу сонсож өөрөө өөртөөгөө mental reset-ийн time хийж өнгөрөөгөөрэй гэж хэлмээр байна. 26 он бол тий 226 гээд 10 буюу 1-5 буюу одоо initiation небигийн дээр шинэ эхлэл тэгээ дээрэс нь 26 он ч одоо морж ил шүү дээ. Тэгэнгүүт одоо таны амьдралд шинэ юмнууд орж ирэх нь байна. 25 онд нөгөө сурах ёстой хичээлээ сураад амьдралаасаа хэрэггүй бүхнээ явуулсан болохоор 26 онд одоо амьдрал чи улмал ирэн дэшиг бодлох тийм одоо утгатай жил гарч байгаа юм байна. Энэ гарч байгаа full moon-ыг ашиглаад сэтгэл санаагаа докторжуулаад тархитлагаа сайн цэгцлээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд тарууд өмчлөг гавмаар байгаа хүмүүсээ ивэл надруудын бичиж үлээ шүү дээ. Баярлалаа.